Хорол тоонон дорон аргал төлсөн нүүдэлчдийн хойморт мандсан нарыг дагаж өссөн болохоор хомоол өнөрдсөн тостой Монголдоо хэмрийн дарцаг шиг дэрвж өссөн болохоор гонигийн цаарлан мананд бүдэж явахын цагт нутгийн хөхөөс нь салхиаран гаргадаг болохоор гурван усны нэрмэлд халамжж явахын цагт нулимс төхөөс нь жавраараа алгаддаг болохоор өвгөдийн сүнстэй нутагтаан эзэн бий гэж өвчөө юугаан дэлдэн өнгөрөхгүй яах юм бэ? Өнчин ганцхан чулуугийн бүтэн байлгахын төлөө үхэж бий чадна гэж өнгөрөхгүй яах юм бэ? Миний Монголоос өөр ширэн зодгийн ширээсийг хэн дасаж чадах юм? Шимийн нэрмэлд халамжж чад уртын сайхан дуугийн хэн аялж чадах юм бэ? Мойног муужигээс нөр шүтээ надад хэн байх юм бэ? Монголжингоогоос нөр дурлуулж хэн намайг чадах юм бэ? Дэлхийн хаанч гэсэн миний Монголын дэргүр харах нүдтэй зураг шиг охид байна үзээд үгүй. Дэргэж харах аялгаунд нь ингэн тэмээжүүлдэг дэндүү яруухан гიშгтэй хуур гэж байна уу сонсоод үгүй. 10 галбын дэнсэн дээр бивисээ хөнөөлдөж альч улс их орны авсан гэж ундаг байсан алттай чулуугаар чинь би баг багтаа аараг толгодынхоо ингэрд гэр бэрж тоглодог байлаа. Ганцны богшиг амьдралд зоргоор нэг явахгүй юм бол галуу гангансан нутагтаа дураар нэг жаргахгүй юм бол суугаа биш зогсоо нөгцдөг өгд эзэнхэн үрэн бий гэж судсандаан чонын хямртаа өгд эзэн удам нь бий гэж магтаал зэмнэл хоёрт нь буйныг нь даах хүүн бий гэж марл гурван оддын дор цээжин дэлдээд яах юм бэ? Бүлээн судсаар нь цус урсдгүй юм бүрдчин шогшиж байдгийн голд зүрхэнд нь үс хурдгүй юм гооморл зогсож байдгийн оосор бүчгүйн орчлонд омгөрхөж дуулахгүй яах юм бэ? Долоон бурхан одны дор домгөрхөж гайхуулахгүй яах юм бэ? Морин туурайнд цэцгэн бүтэн үлддэг Монголоор бид бас бардамлахгүй яах юм бэ?